Сайн бацхан үзэгчдээ Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийн хэмжээнд төслийн маань нэвтрүүлэг Монгол орны өнцөг улам бүрээс амжилттай үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр бид төслийн багийнхан нэг шинэхэн баялаг бүтээгчдийг үзэгч та бүхнийг уулзахаар ирсэн байна. Бид тэгэхээр Монгол улсад дотоод 24 жил үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг бас эрхэлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгч баялаг үлзий компани бас та бүхэнд онцлон танилцуулах гэж байна. Баялаг үлзий компани 1991 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд үүсгэн байгуулагдж байсан байна. Анх малын түүхий эдийн худалдаанаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани болон хөгжижээ. Энэ хугацаанд малчтын амжиргааг дээшлүүлэх бодлогыг үндсэн чиглүүлэх болгон малчттай нэгт холбоотой өнөөдрийг хүртэл амжилттай хамтран ажиллаж байгаамаа. Манай нутаг өөрөө тэмээтэй. Тэгээ тэмээний ноосны үнийг докторжуулж энэ малчтын тэмээгээ хадгалах үржүүлэх энэ сэдлийн цааш нь авч явах юм байна гэдэг үүднээс эхлээ бид нэр тэмээний ноосыг тормны ноосыг ялгаад тэгээд хятадудаас өндөр үнээр худалдаж авах гэж хичээж эхэлсэн байхгүй. Тэгээ хятадудаас өндөр үнээр аваад эхлэхээр хятадууд бид нарыг дагаад ижил үнээр авах байхгүй. Тэгээ энэ бол анх сэдэл нь малчтад туслах зорилгоор бол бид нар энэ бизнес рүү орсон. Тэгээд юу гэдгийг нөгөө тэмээний ноосыг чинь худалдаж аваад мэдээж өндөр үнээр авсан юм чинь буцаага хятад зарна гэж байхгүй шүү дээ. Тэгээд боловсруулах шатанд орж эхэлсэн. Угаагаад самнаад утас хийгээд тэгээ утасаа бид нар бас Монголын зах зээл дээр нийлүүлэх гэхээр тэр үед бас хүндрэлтэй байсан. Үйлдвэрүүд нь цөөхөн жижигхэн. Тэгээд ерөөсөө өөрсдөө энийг сүлжддэг байж ээж дэлхийн зах зээлд гаргадаг байж ээж эцсийн бүтээгдэхүүн хийж бид нар энэ хятадтай бол өрсөлдөх юм байна гэж. Тэгээд зориг шулуудаж энэ үйлдвэрлэлөө тэр үед бол 6 гар машин тавиал 2005 онд орж илаа. Сарлагын хөврөн бүтээгдэхүүнийг бол гаргаж ирье. Гаргаж ирэхдээ бол тэр үед сарлагын хөврө өөрөө малчтад бол үнэгүй түүхэд байсан. Тэрийг үнэтэй болгоё. Тэгээд бас дэлхийн зах зээлд энэ бүтээгдэхүүнийг танилцуулах юм зорилгоор орж ирсэн. Сарлагч өөрөө бол яг хангай нуруу, Алтай нуруу байгаа амт шүү дээ. Тэгээд гол нь бол Аранхай аймгийн малчид бол хоршсон хоршоотой. Бид нар хоршооттой ажиллахад бол бид нарт бас амар байгаа. Нөгөө нэг малчинтай очиод л жоох юм яриад байж байхгүй. Хоршоод нь бид нар сахиалгаа өгөөд, урчилгаа мөнгө өгөөд тэгээд тэд нар нөгөө системээрээ бэлдээд бид нар тавцар нийлүүлээд тэгээд Аранхай Завхан Баянхонгорын малчт хоршоодтай бол хамтарч ажиллаж байна. Монгол төдийгүй дэлхийд шинжлэх бүтээгдэхүүн болох сарлагын хөврийн 40 орчим хувийг баялаг үлзий компани боловсруулж байгаа юм. Жилд үйлдвэрлэж байгаа 30 орчим мянган бүтээгдэхүүний дийлэнхийг нь Орос улбанаас Америк болон Европын зах зээл экспортод гаргаж байна. Олон улсын хэрэглэгчдийн зүгээс түүхийд хийцэн дэлхийн анхаарлаа хандуулдаг байна. Тэр хэмжээгээр бүтээгдэхүүнд шаардлага өндөр тавьж байгаамаа. Бас нэг давуу тал нь хэрэглэгчдийн зүгээс сарлагын хөврөн бүтээгдэхүүний шинэлэг бөгөөд содон ноолгороос дулаахан тэрнээ үн хямдтай зэрэг чанаруудад ихэд таашаадаг байна. Ноос боловсруулах анхан шатны үйлдвэр нь түүхий эдээ малчтаас худалдан аваад өнгө чанараар ангилан ноосоо угаах, самнах, эерх дамжлагаар боловсруулж 100% сарлагын хөврөн торгоны ноос нь ноолрон утас үйлдвэрлэдэг байна. Баялаг үлзий компани үйлдвэрийн утас чанар сайтай тул дотоодын сүлжмэлийн үйлдвэрүүдэд эрэлт ихтэй хэмээн бидэнд хуучилж байсан юм аа. Сарлагын хөврөн бүтээгдэхүүн чинь монголчуудын хэллэгээр нөгөө бөөсрөх гэж яриад байгаа шүү дээ. Филинг үсэх тэр нь харьцангуй бага. Тэгээ ноолуурыг бол бас харьцангуй арай боломжийн хэмд үнэтэй. Ноолууртай харьцуулахад. Гэхдээ ер нь бол өөрөө сарлагын хөвөр чинь яг барьж үзэхэд ноолуур шиг юм зөөлхөн. Тэгээд энэ дэлхийн зах зээл дээр сүүлд гарч ирж байгаа шинэ бүтээгдэхүүн учраас гадныхан бол их сонирхож байна. Тэгээд ноолуур гэхээр хүн болгонд мэддэг байсан бол шинэ юм өмсөхийг хүссэн, онцгой юм хэрэглэхийг хүссэн хэрэглэгчд бол бас сонирхож хүлээж авч дэлхийн зах зээл рүү нэлээд бол айгүй сонирхож байна. Сүүлийн үед энэ шинэ тутам гарч байгаа сарлагын хөврийг маш их сонирхож байгаа. Ерөөсөө ноолуурыг бол дэлхийд яар бүгдээр мэддэг. Ноолуур гэхлээр тийм гэд ойлголттой байдаг. Сарлаг гэхлээр сарлагын хөвөр гэхлээр бүгдээр их сонирхож сонирхлоо хандуулж байгаа юм байл анзаардаг байгаа. Тэгээд сарлагын бүтээгдэхүүнүүдийг нэг удаа худалдаад авсан хүмүүс эргээд дахиад сонирхож худалдаж авах ийм байдал нэлээд төлхөө анзаарч байгаа. Тэгэхээр сарлагын хөврөн бүтээгдэхүүн бол сүүлийн үед дэлхийн зах зээлд шинэ тутам, шинэлэг, өвөрмөц, содон сонин гэсэн ийм нөхөө тодтолтойгоор тэгээ органик, байгалийн гэсэн ийм тодтолтойгоор бол шинээр танигдж байгаа юм бүтээгдэхүүн. Энэ дээр бол манайх нэлээд баяртай байдаг.
Монголд анх удаа сарлагын хөврийн флагшип дэлгүүр нээлттэй хийлээ. Баялаг үлзий компани нь 1991 оноос эхлэн ноос ноолуурын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа 20 гаруй жилийн арвин туршлагатай хамт олон юм. 2007 оноос эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сүлжимлийн үйлдвэрээ байгуулж, сарлагын хөврөн, цамц болон пальто, малгай, ороод, бэли, өмд, оймс зэрэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсээр байгаа юм а. Бодос брендийн зөвхөн нээлтийг одоо нээж байгаа баяртай. Манай брендийн онцлог бол бид нэр сарлагын хөврөөр голцоо бүтээгдэхүүн хийдэг. Сарлагын хөвөр маань өөрөө ноолуураас илүү дулаахан чанартай ийм бүтээгдэхүүн байгаа. Нийт борлуулалтынхаа 80 орчим хувийг гадны экспортын тулд гаргадаг байсан. Та бүхэн бид нарыг зорин ирж манай дэлгүүрийг сонирхоорой. Манайд орж ирж дулаацаарай. Монголын ард түмэндээ бас ихнэ одоо өөрийнхөө нэрийн дэлгүүрийг нээж ард түмэндээ үүсгэх баяртай байна. Бодос брэнд нь төв хийдийнхээ чанар үйлдвэрлэлийн технологи болон хамгийн зөөлөн боловсруулалттай сарлагын хөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдэд таашаалдаг Оросын зах зээлд өндөр эрэлтийг бий болгож чадсан. Үүний учир Оросын холбооны улсад экспортлсаар байгаа юм а. Түүнчлэн Дани, Швейцар, Герман, Япон, Канада улсуудад энэхүү бүтээгдэхүүнээ экспортлсаар байна. Бодос брэнд анхны флагшип дэлгүүрээ Улаанбаатар хотын төвд буюу жуулчны гудамжинд энэхүү нээлээ. Цаашид энэхүү стандартын дагуу гадаад зах зээлд нээхээр төлөвлөгөө хөтөлбөрөөр боловсруулаад байгаа бөгөөд флагшип дэлгүүр нь хэрэглэгчдэд будаагүй цэвэр байгалийн гаралтай хамгийн дулаан ховор түүхийдээр хийсэн коллекцийг загварын өргөн сонголттойгоор энэхүү хүргэж байгаа юм а. Very happy to be here. Сайн байцгаана уу, намайг Жассан Уршаров гэдэг. За би бол Nomadag Exhibition компани үүсгэн байгуулагч захирлын ажлаар Замун 3 төмө гэдэг баазын захирлаар ажиллаж байна. За юун түрүүнд Бодос брендийн энэхүү одоо дэлгүүрийн нээлтэнд ирсэндээ би маш их баяртай байна. Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркийн 5 дугаар гудамжны өргөнчлөөний дэлгүүрүүдийн нэгэнд л орж ирсэн ийм сэтгэл надад төрж байна. За шинэ содон сарлагын хөвөр гэдэг юм ийм гоё бүтээгдэхүүн болгож, органик натурал бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдэд монголчуудаа буюу дэлхийд одоо хүргэж байгаад гаргаж байгаад би маш их баяр хүргэж байна. Энэ бол заашгүй биднэрт маш хэрэгтэй байгаа юм салбар. Сонин содон бүтээгдэхүүнийг санал болгох ёстой газруудын нэг бол яахаа аргагүй Монгол гэж би боддог. Тэгээд энэ шинэ содон бүхний тэргуунд нь бодоод болон хамт олонд нь би компанийн хамт олондоос баярлаж тэгэхээр сайхан бүтээгдэхүүн, сайхан дэлгүүр инх үнэлтэй хийж байгаад баяр хүргье. Give a brief history and again thank you for the invitation. Монгол сарлаг нь Алтай, Хангай, Хинтэй, Саяны нуруугаар дарахж дэлхийд нөөцөөрөө 2 дугаарт орсоор байгаа юм а. Дэлхийн сарлагын 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрийн өндөрт, дөж орчим хувь нь 1600-аас 2000 метрийн өндөрт нутгалдаг бөгөөд бусад төрлийн мал бэлчгэд тохиромжгүй уулын бүсд амьдардаг хүйтэн сэрүүн нөхцөл төгс төгсөн уулын хаан амтэн юм. Тийм учраас сарлагын хөвөр нь дулаан чанараараа ноолуураас илүү байх бөгөөд илүү хуурай амьсгалдаг ширхэгтэй бөгөөд будаагүй натурал ширхгээр хийгдсэн сарлагын хөврөн бүтээгдэхүүнийг ууланд алхагчид болон аялагчид, мэрэгжлийн уулчид таашаан сонгож байгаа чанарын баталгаа болж байгаа юм а. Түүнчлэн дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг болох Улаанбаатар их хотын жавартай өвлийг давах хамгийн дулаан пальто, цамц, малгай, бэли, ороод, дотор өмд, оймс зэргийг хэрэглэгчдэд энэхүү өөрийн Бодос брендийн дэлгүүртээ худалдаалan хүргэж байгаа юм а. Сайн байна уу? Би өнөөдөр Бодос брендийн сарлагын хөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахар ирсэн. Сарлагын хөврөн бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаагийн шалтгаан нь маш дулаахан учраас өвлөөс өмнө хамжиж дулаан авцаа авах гэж ирсэн. Байгаль дээлтэй бүтээгдэхүүн учраас энэ бүтээгдэхүүнийг худалдаж авснараа байгаль орчноо хамгаалахад өөрийнхөө нэмрээ оруулж байгаа гэж үзэж байна. Би өмнө нь Бодос брендийг хэрэглэж байсан чанарыг нь мэддэг учраас нэмж цамц авахыг хүссэн юм а. Энэ дэлгүүрийг нээж бүтээгдэхүүнээ танилцуулж байгаад баярлалаа. Бодос брендийн хамт олон загварлаг болоо чанартай бүтээгдэхүүн хийдэг гэдгийг би мэднэ. Танай хамт олонд шинэ дэлгүүр нээсэнд нь баяр хүргэе. Цаашдаа олон загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгч биднийг баярлалаарай. Баярлалаа. Биний хувьд бас энэ юу яа гэм л да. Энэ сарлагын хөврөөр хийсэн энэ бүтээгдэхүүнийг өмсөж хэрэгэлдэг. Үнэхээр дулаан, ноолуураас ялгагдахгүйгүй юм зөөлөн, бие дэвтэйхэн хөнгөн юм байдаг юм байлээ. Одоо бараг хавар намар бол ерөөсө пальтоны оронд бүтэн одоо хавар намрын үйлрэл өмсөж хэрэглэж болох ийм сайхан тааламжтай сэтгэл төрсөн надад. Бодос бүрийн хаяг жуулчны гудамж буюу уул рестораны баруун талд байрлаж байна. Явар нуглах Монгол брэнд Бодос.